хүн амын өсөлт хөгжилт дээрээс нь нийгмийн эдийн засгийн байдлаас хамааруулан тухайн байгуулалт архитектур орон зай үүрэг зорилтын хүсчлүүд маань хувьсан шилжиж байдаг. Мөн үүрэг зорилтын маань гол зорилго маань юу вэ гэхээр тухайн хүмүүсийн тухайн орчинд амьдарч байгаа хүмүүсийн ажиллах амьдрах орчин хязгаарлагдмал орон зайд хэрхэн яаж оновчтойгоор дараалалд оруулах вэ гэдэг нь хамгийн гол чухал асуудал байдаг. Цаашлаад яадаг вэ гэхээр улс орны өөрсдийнх нь онцлогоос хамааруулан эргээд энэ нийгмээс хамаарах дээрээс нь тухайн хүн амынхаа бүрдүүлж байгаа хэсгүүдээс шашин улс төрийн хамаарлуудаас эдгээр энэ дистгарааллууд нь бас нэлийн өндөр зэрэгэлтэйгээр хамаарч идэг ийм онцлогтой байдаг. Ингэснээр эргээд энэ архитектур орон зай үүрэг зориултын бүтцшлийг хийхдээ тухайн архитектураас маань ямар хэмжээний шаардлага дээрээс нь бүтээгдэхүүнүүд хэрэгтэй болдог вэ гэхээр тухайн архитектор маань нийгэм улс төрийн эдийн засгийн мэдээллүүдийг тухайн нэг бит дээрээ төвлөрүүлээд эргээд тухайлсан цаанаас өргөцсөн үүрэг зориулт даалгаврынхаа дагуу нийгмийн хэрэгтэй шаардлагууд тулгуурлаж хийх шаардлагууд бол гарч ирдэг байна.